Библийн Ром номын 1-р бүлгийн 20 дугаар ишлэлээр ингэж хэлжээ. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанар, түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр нь дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй гэж хэлсэн байна. Үнэхээр сайн ажиглаж анзаарах юм бол манай Монгол ямар сайхан байгальтай, ямар сайхан Монгол ахуй соёл биднэрт зан заншил бидэнд байдаг үлээ. Одоо удахгүй бид цагаан сараад идэх гэж тий. Энэ зан заншил дотор маань бидний ахуй соёл дотор бидний амьдран суугаад төрсөн унсан газар угаасан ус тэнд бурхан эзний гэрчлэл тэр гайхалтай гэрчлэлүүд дүүрэн байдаг байхгүй дүүрэн байдаг. Өнөөдөр бүгдээ номлын цаг дээр Монголд шинээр хийгдсэн баримт киног үзэх болно. Христийн түүхтэй холбоотой цоо шин баримт кино бол. Тэгээ энэ кинонд оролцсон жүжигчин Амраа та нар мэднэ те боолын гэрээ бодлын урлагч тоглосон сүүл Netflix дээр тавигдсан Хувлаа хааны тухай цуврал кинонд дөрөв мөнгөсөн Холливуудын одоо Холливуудд гарч байгаа Монголын өсгөрөөд жүжигчин Амраа бид нар бүгдээрээ мэднэ те. Амраагийн ээжийнх нь гэрчлэлийг би өөрөө яг хажууд нь суугаад би гэрчлэлийг сонсож байсан. Тэр өндөр настай наслан буурал юуны тухай ярьсан бэ гэхээр би 16 настай байхдаа би жоохон охин байхдаа тэр хөдөөний тэр уул тэр тал дотор хонь хариулаад явдаг байхдаа би тэнгэрт одод төгөхийг хараад энэ оддын цаана хэн нэгэн байдаг байхаа гэж би боддог байсан гэж байгаа. Хөдөөний малчин охин ийм жоохон байна. Энэ байгаль дэлхий, энэ мал хуй бидний эргэн тойронд байгаа энэ бүгдийн цаана хэн нэгэн байдаг байхтаа гэж би бодож явдаг байсан гэж. Харин тэр хэн юм болоо гэж би амьдралынхаа туршид би тэр асуултыг хариултыг хайсаар явсаар байгаад тэгээд тэр өтөл буурал болсон хойноо 100 айлын нэг жижигхэн студ дэлгүүр гэж байдаг. Тэнд нэг жижигхэн сүм дотор очиод маш жижигхэн нэг гэр хорооллын хашаан дотор нэг жижигхэн байшин байсан. Тэн дотор ороод модон сандалтай тийм хүүтэн байшин дотор ороод тэгээд тэнд номлож байсан Иесус Христийн тухай сайн мэдээг сонсоод би юу гэж бодсон бэ гэвэл миний насан туршдаа хайж явсан тэр асуултын маань хариу энэ байж гэж. Тэр жоохон охин хөдөө мал хариулаад явдаг байхдаа би тэр оддыг тэр байгалыг би харахтаа энэний цаана хэн нэгэн байдаг байхаа гэж боддог байсан. Тэр асуултын маань хариу энэ миний хайж явсан бурхан их эзэн Иесус Христ байсан юм байна гэж гэрчлэл хийж байгаа. Тэгээд түүний хайртай хүүхдүүд нь жүжигчин Амраа, тэгээд охтууд нь тэдний гэр бүлийн бүгд бүтэн гэр бүлээрээ эзний чуулганд ирж эзний авралыг хүлээж авсан. Тэгээд өнөөдөр бид нар бэлдсэн байгаа баримт кино маань болохоор зэрэг энэ Амраагийн бас орлсон студид хийгдсэн кино байгаа. Тэний бүгдээрээ номлын цаг дээр үзнэ. Тэгэхээр үнэндээ бид нарт шалтгаан байхгүй шүү. Та сайн анзаарч харах юм бол бидний эргэн тойрон бурхан их эзэн өөрийгөө гэрчлэн харуулсан байт юм аа. Амен. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хамтдаа босоод эзэндээ магтаалыг өгцгөө. Энэ агуу гайхалтай эзэндээ бүгдээрээ алдар хүндэтгэлийг өгцгөөё.